Game Point Podcasting Midweek Report буюу 7 хоногийн дондорх нэмэлт дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Леотосод Сан Францискогоос ялалт та бүхэнтэй хамт байна. Юу талаар ярих гэж байгааг ойлгомжтой байх. NBA-гийн шигшээ цувралын түүхэндээ хамгийн гайхалтай агуу тоглолтуудын нэгийн гэрч бид өчигдөр боллоо. Тийм учраас энэ тоглолт юу болоод өнгөрөв, энэ тоглолтын араас ямар үр дүнгууд гарав гэдэг талаар энэ удаад тусгай дугаарыг хийх гэж байна. Game Point Podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay болон Joint Movement Колкозомын ажиллаж байна. Бизнес эрхлэгч иргэн болон байгууллагууд Голомт банк EasyPay-ийн посоор хүлээн авсан орлогынхоо 100 төгрөг тутамдаа 1 оноо цуглуулаарай. Харин цуглуулсан оноогоороо 2 өрөө байр iPhone 17 гар утасны шагналтай суугалаанд оролцож, эсвэл дараах шатлалын дагуу купон авах боломжтой. Таныг 2 өрөө байрны шагналтай посын урамшуулалт аянд урьж байна. Голомт банк. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Өчигдрийн тоглолт 29 онооны зөрүүтэйгээр үргэлжилж исэн. 29 онооны зөрүү NBA-гийн финалийн түүхэнд байгаагүй 7 онооны зөрүү гэдэгт бол би бүр ингээд 100% итгэлтэй нь яадах юм бол хамгийн холоо онооны зөрүү чинь 24 байсан баха. 24-өөс эргэн ирж чадсан билүү? Тийм. Boston Celtics 24-өөс ирж чадсан. Тийм. Тэгэхээр холоо онооны зөрүү байсан бах л та. Тоглолт яг юу болчихвод. За эхнээс нь эхлэе. Карл Антони Таунс энэ цуврал ямар чухал тоглогч байгаа талаар хоёул өмнө зөндөө ярьсан. Яг зөв. Гэтэл өчигдөр яг ерөөсөө тоглолт эхлээд минут 30 секундын дотор 2 алдаа гаргана гэдэг бол байж боломгүй хариуцлагагүй үйл явдал. Яг л өмнөх тоглолтод Michael Bridges тоглолтоос өөрийгөө аваад гарцсан шиг өчигдөр Карл Антони Таунс тоглолтоос өөрийгөө авч гарснаар энэ 29 онооны зөрүү үүссэн гэдэгт надтай санал нийлэх үү? 100% санал нийлнэ. Яг 3 дахь тоглолтын дээр Карл Антони Таунсын одоо тэр нөгөө үүрэг рол хамгаалтан дээр болон юун дээр ялангуяа офенс дээр 3 дахь тоглолтын дээр өгүүлэгдсэн шүү дээ. Тэгээ яагаад тэгэхээр Jalen Brunson ер нь бол бөмбөгийг үйсэн гэж бид нар ярьсан. Харин 4 дахь тоглолтын дээр Карл Антони Таунс өөрийгөө аваа гарцсан. Өөрийгөө тоглолтноос гарцсан. Тэгээд яг ингээд харах юм бол алдааг нийлүү хямдхан үлээсэн л дээ. Ер нь бол эхний хоёр үе бол шүүгчнэр бол нэлээ мэдгүй тоглолтод оролцсон шиг санагдаад надад санагдчих зүгээр үзчихэд яаж дүгнж байгаа юм мэдгүй. Гэтэ тэр эхний хоёр алдаа бол яг Карл Антони Таунсын буруу гэхээсээ илүү шүүгчнэр ариу хямдхан алдаа үлээсэн болов уу гэж боддог. Энэ чинь finals шүү дээ. Тэгээд хамгийн анхны тэр Fox дээр үлээж байгаа юу бол надад бол зүгээр л no call юм шиг санагдсан. Тэгсэн чинь тэг үлээсэн. Тэгээд Wemby-гийн гарыг ингэж нөгөө яасан гэж үлээсэн шүү дээ. Гар хавцдаг. Тэр бол хавцсан гэж харагдаагүй шүү дээ. Ер нь бол зүгээр л ингээд нэг орооцолдчихдаг шүү дээ. Галдаа байсан. Харин тий. Тэгээд яг хаа тэгж яасан. Тэгээд тэрний үндсэн дээр 29 оноо дамгаалал Spurs авсан уу? Яг тийм. Би бол тэгж л. Би тэгтээ өчигдрийн тоглолтыг ингэж бодсон. San Antonio Spurs 29 оноогоор тэргүүлж явж явах үед за New York Knicks эргэж ирдэг баг гэхэд одоо хаашаа чинь 29 оноо энэ чинь ямар Cleveland Cavaliers биш дээ гэж бодсон байхгүй юу. Тэгэл аажмаар ингээд зугуухан бариулаа явж байгааг ингээд хараад яа нэр болчих гээд байгаа юм биш үстэй гэж бүр итгэж ядаад үзээд байсан. Тэгээд үнэхээр гайхалтай тоглолт боллоо тэр бол ёо. Амар олон хүмүүс яг тоглолтыг яг дундуур угаасаа checked out гэдэг чинь орхисон. Угаасаа Manu Ginobili биш үү Twitter дээр бичсэн. За ингээд тэг цуврал тэг боллоо өстэй Go Spurs гэсэн байсан. Bobby Marks за New York Knicks-ийн энэ зуных нь юу бичиж даа гэсэн байсан. Ер нь бол New York Knicks-ийг бүр бараг хожигдчихлоо гэж хүмүүс харсан шүү дээ. Юу бүр энэ цувралд хожигдчихээн гэж харсан шүү дээ. Тийм хүчтэй тоглолт шүү. Хожигдсан бол тэ энэ цувралд хожих магадлал нь буцаад өссөн. Тэгээд тэр зүйлийг эргүүлнэ гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл болсон л та. Тэгээд 29 онооны юг ингээд барьж яхад дасгалжуулагч яагаад тэр голоор янз бүр юм хийсэнгүй гэдэг надад ерөөсөө таалагдаагүй. Одоо бид нар ингээд Fox юм байна шүү дээ, тэ.
зөндөө юмыг ярьж болчлаа л да хамгийн сүүлийнхээ алдаануудыг те яга залаа гараагүй энэ төр гэж ярьж болж байна. Гэтэ 29 онооны алдааг үгүй биш онооны давмгаалыг алдна гэдэг чинь багаараа тэд айгүй муус тоглосон. Би Fox-тер буруу гэхээс илүү багт нь өгнө. Тэгээд Wemby дүгмөр байна. Wemby биш те 2 дугаар хагаст 8 оноо тэгээ 21% товтлсон. 21% товтлсон. Энэ бол байж болохгүй байхгүй. Тэгээ яг ингээд нөгөө туршлага бид нар туршлага хэрэгтэй туршлага одоо юу гэдэг финалс одоо плей-офф финалс хэрэгтэй байдгаа гэдгийг бол энэ дээр харсан. Ер нь бол 29 онооны давмгаал авангуудаа ер нь Spurs бол үнэхээр одоо нөгөө хөлөө хаазан дээрээс аавна гэдэг чтэй. Тэгэл хэлсэн. Тэгэл нөгөө шааригдаад эхэлсэн бохоггүй. Эрт тавьчихсан яг тэг. За энэ зүгээр ийм хараа сагсан бөмбөгт нэг юм одоо юу гэдэг химнэл гэдэг химнэл байдаг. Тэр нь юу гэхээр тоглолтын эхний хагаст чиний 3 шидэлтүүд их унах юм бол 2 дугаар хагаст тэр шидэлтүүд ч унахгүй байвал чи ер нь ялагдах магадлал маш их байдаг. Яг л яг эхний хагасын тэр нэг нөгөө тоглолтын химнэлээс 2 дугаар хагаст гарч чаддаггүй байхгүй. А энийг ямар үед гаргадаг вөхөр энийг дасгалжуулагч нар за одоо шидэхгүй энийг заавал давталгаа хий энийг будагтай талбар руу ор гэж зурдаг тийм үү? Зураад тоглогч нар хийхгүй болно шүү дээ. Хамгаалтаас нь гарахгүй шидэд тэгвэл энийг нүдэ анаад ороод алдаа аваад ингэж нөгөө химлийн удаашруулдаг тийм туршлагатай тоглогч нар хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээ өчигдөр туршлагатай тоглогч нь De'Aaron Fox байсан. De'Aaron Fox бид нар тоглолтын төгсгөлийн давталгааг ярих арай болоог байна. Гэхдээ 2 дугаар хагасын турш De'Aaron Fox өчигдөр хамгийн туршлагагүй тоглогч нь тоглосон. Хамгийн туршлага маш их бөмбөг алдсан, 2 тоглогчийн гол руу дамжуулж unforced turnover маш их гаргасан. Болохгүй байхгүй De'Aaron Fox-оос ийм хариуцлагатай чухал тоглолтод. Тэгээд тийм нэг юм манай сагсчид ч юу н хэлэх байх та нэг юм химнэлээсээ гарч чадахгүй ингээд явсаргаа тоглолт дуусчдаг. Өчтөр Spurs-ийн хувьд л яг тэр хожигдоод оноогоо бариулаад байгаа мөртлөө 3 шидэд байна гэж нөгөө ихний хагасын химнэлээс л гарч чадахгүй байсан баг. А би тэрэн дээр нэг зүйлийг gaасан. Тэгэл бас ботсон. Туршлага бол туршлага юм байна. Туршлага гэдэг чинь айгүй үнцэнтэй зүйл юм байна гэдгийг дахин нэг удаа ойлгосон. Тэгээ өчтөр Mitch Johnson ч гэсэн туршлагагүй байхгүй дасгалжуулагч. Harrison Barnes-ийг хийлдэ. Тэр чинь авар гавцсан туршлагатай тоглогч шүү дээ. Энэ багт байгаа хамгийн туршлагатай тоглогч шүү дээ. Талбай дээр байх хэвээр хүчтэй за яг ротейшнээс өнөөдөр байхгүйгээ бодсон байж болно. Гэхдээ яг тийм хүчит ялангуяа ингээд химнэлийг өөрчлөх гээд хин нэг зүгээр хийдэг. Тэгээ өчтөр хардаа би бол Майк Брауныг бол магтмаар байна. Майк Брауны дасгалжуулагч юм багийн мартмаар байна. Хозе Алварадог Wemby дээр заслаан тавиулаа тэгэж мисмэч үүснэ гэдгийг хинч төсөөлөгүйсэн өчигдрийн тоглолтод хоцсон шалтгаан тэр Хозе Алварадогийн Wemby дээр хийсэн мисмэч шүү. Ерөөсөө классик байсан. Тийм. Тэр бас Хозе Алварадо гарч ирэнгүүтээ ер нь бол сүүлийн хэдэн минутанд тоглохдоо амар disruptive байсан баг. Disruptive гэдэг юу гэдэг монголоор химлэг аягүй эвдэхэр тоглож гарч ирсэн байхгүй. Одоо ингээд илүүдтэй алдаа хийж байгаа юм шиг мөртлөө айлын нөгөө ритмийг алдуулаад шидүүлэхгүй те. Шатаагаа тэгээ ер нь бол тоглолтоос гарах хамгийн их ажлыг бол Хосе Алварадо хийсэн шүү дээ. Хогийн ажлыг бол өчтөр. Тэгээ тэр сонголт бол үнэхээр өстой юу гэдэг Майк Брауны одоо энэ цувралт хийсэн хамгийн том шийдвэрүүдийн нэг байсан баг. Би бол Хосе Алварадо Josh Hart Jalen Brunson гэдэг ийм намхан 5 гараад ирэнгүүт нь би бол гайхчлаа. Юу болоод байгаа ягаа Michael Bridges байхгүй гэсэн чинь Хосе Алварадо бол Michael Bridges-ийн хийж чадахгүй тийм disruptive play-үүдийг хийсэн. Тэр бол гайхалтай магтаад барахгүй. Тэгэд ийм юм байна л да. Wemby ч юм бол өндрүүдийг хамгаалж чадсан, жижигүүдийг хамгаалж чадсан. А бүр жижиггүй хурдтай хүн дээр бол ялцгүй хөл гүйцэхгүй байгаад байлаа шүү дээ. Тэр тийм зүйлийг хийж чадаад тэрийг ашигласаар байгаад бүр ингээд нөгөө Spurs-ийн дасгалжуулагчийн багт заавал энэ Алварадо ч ингээд энэ яах вэ гэдгийг буцаж олох моментум өгөхгүй байжгаад өчигдрийн тоглолтыг шийдчихлээ шүү дээ. Дараагийн тоглолтын дээр магадгүй энэ ажиллахгүй байхыг үгүйсэхгүй. Яа гэх юм бол энийх нь эсрэг одоо Spurs-ийн scouting баг энэ чинь тоглолт дуусаад ажиллаж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд за ингэж үзэх хэрэгтэй байна, ингэх хэрэгтэй байна гэж бэлтгэл дээр одоо үзэл явж байгаа бах. Унтахгүй ажиллаж байгаа шүү дээ scouting баг. Тэгэхээр дараагийн тоглолтын дээр ажиллахгүй байхыг үгүйсэхгүй. Гэхдээ цуврал 3-1 энэ дүр дүнг хинч эргүүлж чадахгүй байх л тийм гоё солилцоо гоё
заслооны үеиг зүгээр л гаргаад ирлээ. Тэгээ би Альварадо засчаад 3-ын гадна үлдээ шийдээд 3 руу гарч гарсан зүрж ороод ёо ямар гой бужигнуулаад хараа Вембенямагийн тэр одоо Вембенямаг ингээ 3 руу гаргаж ирээд тэгээд зөрж ингээ товтлоод байгаа шүү дээ хажуугаар нь блоу аут хийгээд тэр биш те тэр рейтингээрээ одоо хажуугаараа ингэж бөмбөг алдж байгаагаараа биш те Вембеняма 61% таа. Ерөнхийдөө бол хүмүүс ингээ тойроод явчихад байгаа байхгүй. аха. Хичнээн бид нар одоо defensive player одоо хүний одоо бишээ энэ жилийн хамгаалан тоглогчийн 100% саналаар тодорсон гэж байна шүү дээ. Тэгэхэд blowout rate нь 61% гэдэг чинь бол амар муу ихгүй юу? Чи Dallas Boston хоёрын series дээр Лукаг хамгаалахгүй байна. Юу хажуугаар нь ингээ өнгөрөөд яваад байна гэдэг хэлж юм шүү дээ. Лука тэгэхэд хэд байсан гэж 51%. Тэгээ тэрнээс муур хийдэг байхгүй юм. Өөж Ануноби бүр хүссэн талаар нь тойрж гүгээд байгаа шүү дээ. Вембенямагийн. Тэгээд нэг орчхороо бигдээд илүүрхэд чинь авчид тохож дуусгачаад байгаа шүү дээ. Ануноби чинь Карл Антони Таунс яг тийм адилхан юм гейм нэг дээр хийсэн тааж сонсож байна уу? Тий. Карл Антони Таунс яг адилхан тоглолтыг гейм нэг дээр хийгээд гейм нэгийг хождог чинь тэр байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан зүйл өчтөр second half нь очиж хоёр хагас болж байгаа шүү дээ тийм юмнууд те. Тэгээ Виктор Вембеняма миний харж байгаагаар шүү дээ. Ер нь л амар ядарч байна. Миний бол ер нь ингээл тоглолтын сүүлээр ингээд суугаад ирэх таахгүй. А тэгээ би өчтөр нэг чинь минут бас муулмаар байна. Стефан Касл гэдэг залуу шүү дээ. Бас өөрийгөө тоглолтноос гаргацсан. Шал тими айгу одоо хямдхан алдаануудыг хийгээд алдааны асуудалд ороод тэгээ өчигдөр 33% 3 шийдсэн байна. 28% товтлсон. Тэ Стефан Касл ингэж товтлох юм бол тэгээд тоглолтын дурш 13 хоног авах юм бол угаасаа Spurs очно гэж байна. Тэгээд өчигдөр 2 дугаар үе дуусгаад 75 хоног авсан байсан уу? Тэр чинь бараг 150 хоног авахаар юу пейс штэ. Тэгэхэд 105 оноотоо дуусна гэдэг чинь 30 оноо л авсан байгаа хөөхгүй те Spurs багаараа тэр үнэхээр 2 дугаар хагас бол үнэхээр юу ч хийж чадсангүй. De'Aaron Fox өчигдрийн тэр үйлдэлээ юу гэж тайлбарласан бэ гэхээр би OG Anunoby урд нь гарчна гэж бодсон юм аа гэнэ. Тэгээд эн чинь юу гэхээр тэр үед юу ч бодоогүй хүний үг байхгүй юу? Манай баг оноо илүү байсан байна гэдгийг бодож амжаагүй байна. За би ингээд онооны самбар руу харж амжаагүй байна. Маш хурдан болоод өнгөрсөн процесс л та. Гэхдээ энэ юуг харуулж нэхэр De'Aaron Fox тийм өндөр IQ-тэй тоглогч биш гэдгийг нь харагдаж байгаа байхгүй юу? Heads up play байхгүй гэсэн үг шүү дээ. Яг тийм тэгээ одоо яах вэ гэдэг цаг хэвд үйлдсэн байгааг. Яг тийм өчид хэрвээ оноо илүү багийн тоглогч бол бөмбөг аваад шууд зогтсон шүү дээ. Гэтэл De'Aaron Fox би тэр үед бол оноо илүү байсныг мдээгүй болов гэж бодож байна. J.R. Smith-ийн финалийн нэг дэх тоглолтын дээр яг боссны эсрэг нь болсон те. Тэрэн дээр J.R. Smith тэнцүү байж байхдаа илүү гэж бодсон аваа зогтаасан. Тэгсэн чинь яг сая хин дээр Fox дээр яг тэрний эсрэг нь болж байгаа хөөх те. Сагсан мөнгийг NBA-гийн төвшөнд бүр дэлхийн хамгийн шилдэг лигийн төвшөнд биш зүгээр найзууд хоорондоо тоглож исэн жүжигчдийн тоглолтын дээр бол аваад зүгтах хэвээр. Аваад зүгтах хэвээр бөмбөг байхгүй. Тийм. Тэгдэг байх. Энэ бол байж болно да. Энэ байж болно. Гэхдээ биш те. Зөвхөн тэр плей дээрээс болоод Spurs хожигдсан бүгд гэхгүй шүү дээ. Биш ээ. Байж да. Тэр плей дээр зогсоод алдаа аваад 2 жилээр шилдэг хийгээд за боли. Нэгийг нь алдах юм эсвэл юу яах юм. Шал өөр дүр зураг байхгүй юу? Үгүй тийм л дээ. Харин тийм. Яг зөв. Энд чинь үгүй. Шидэд алдах бол нэг өөр хэрэг. Яа гэх юм бол эн чинь хүн оруулах гэж шиддэг. Тэгээ тэрэн дээр ур чадвар товчгаар шийдвэрийн алдаа гаргана. Тэгээ тэр дундаа багийнхаа хамгийн туршлагатай тоглож миний хэлэх гээд байгаа юм байхгүй юу? Тэгэхээр тэнэг л байхгүй. Хэрвээ миний хэлэх гээд байгаа юм биш үү те. Хоёр баг тоглолтын дурш ингээд дээр дороо оролцож яваад close game байжгаад тэгээ тийм алдаан дээр явсан бол De'Aaron Fox-ын 100% буруу. 29 оноогоор тэргүүлж явж байгаад тэрийг 2 үед бариулаад тэгээд ганцхан тэрэн дээрээс болж хожигдсан гэвэл утгагүй биш. Ерөөсө ганцхан тэрэн дээрээс болж хожигдсан гэвэл зөндөө шалтгаан ярьлаа шүү дээ. Гэхдээ гол буруутай нь De'Aaron Fox энэ хизээж мартагдахгүй. Хизээж мартагдахгүй хард бол De'Aaron Fox одоо баг эргэжил
Тэгээ яг зөндөө гавь хийсэн л өмнөх тоглолтыг чинь De'Aaron Fox класс шийдэлтийг авчирсан л да. Тэгжиж цуврал ойрцсон л да. Гэхдээ биш ээ. De'Aaron Fox шиг All-Star тэгээд ийм туршлагатай багийн лидер тоглогчийн хувьд тоглож иж Ron Harper, Dylan Harper ийм алдаа гаргуул ойлгож болно. Rookie юм даа л гин. De'Aaron Fox хэддэг жилдээ тоглож байгаа үлээ. Хэдэн жил плей-офф хэдэн тоглолоо доо. Тэгэд ингэж болохгүй байхгүй юм. Тэгэхээр үнэхээр л харамсалтай наа. Надаа өчигдрийн нөгөө нэг шийдэлт байна шүү дээ. За сүүлийн давталгаа Knicks-ийн сүүлийн давталгаа. Тэрэн дээр яагаад Wemby даблт ч үг гэх маань нэг засаа асуусан байхгүй юу? Jalen Brunson дээр. Jalen Brunson уус шийдэх нь тодорхой байхгүй юу? Уус шийдэх нь тодорхой. Тэгэхээр Jalen Brunson дээр Wemby очингууд тэр нөхцөл байдлаас юу үүссэн бэ гэхээр Brunson Wemby ирж байгааг хараад угаасаа өөрт нь хангалттай цаг байхгүй дотгошоо залж ороод үр дүнгүй учраас тэр холоос авч шийдэж байгаа байхгүй юу? Холоос авч шийдсэн мөмгөд суусуулээсээ өөж анунаа би очиод ингээд зүгээр л бүр ингээд бүх юмны хувь тохиол бүрдсэн. Тэгэхээр өчтөрийн тэр шийдэлт бол өөж анунаагийн хувьд бол үнэхээр классик шийдэлт байлаа. Тэрний өмнө нөгөө тал самбарт хаалт тавьдсан ингээд өчтөрийн Баатар өөж анунаа би болоо. Тэгээ өөж анунаа би болмаар энэ тоглолтын араас MVP-ийн favorited хоёрт орж ирсэн байна. Нэгэсэндээ MVP авах магадлал өндөр хоёр дахь тоглогч болсон байна. Карл Антони Таунс ингээд устлаа. Тэгээ Карл Антони Таунс ингээд хоёр тоглолт дараалаад айгүй муу тоглосноор урссан тодорхой. Би зүгээр яг ингээд дундаж бүх статыг хараагүй л байна л да. Гэхдээ дөрөв одоо тоглолтын дараа бол бүх дундаж одоо assist, rebound оноогоороо бол баг нэгт явахаар үзүүлэлттэй байгаа. Яг Brunson бол rebound энэ байгаа шүү дээ хэнийг бодвол. Ожан бодвол. Тэгэхээр 3-аас шидэж байгаа хувь ч гэсэн маш өндөр байгаа шүү дээ. Тийм. 77% таа шивчсэн байж өчтөр 77 3-аас 77% таа шивчсэн. Үстэй од сонстоо. Карл Антони Таунс өчтөр тоглолтын эхний хагас дээрээс байгаагүй байхгүй. Тоглолтын турш нийтдээ 25 минут тоглосон байхгүй. 25 минут. Гэхдээ дабл хийсэн. 13-10 самбар. Карл Антони Таунсыг талбай дээр байхад нэмэх 17 үзүүлэлттэй штэ. Таунс талбай дээр байж ижил байж талтай болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ цувралд яг харахгүй X factor нь Towns байгаад байна. MVP нь миний хувьд Jalen Brunson болж өөрчлөгдлөө. Би уг нь Towns миний хувьд MVP байсан чинь саяны хоёр тоглолтын дараа би энэ тоглогчийг бол MVP гэж нэрлэж чадахгүй байна. OG Anunoby би бол үнэхээр нууц 90-т нь одоо юу гэдгийг second leader нь болж чадчихээн. Авар гавбал. Гэхдээ цуврал дуусгалаагүй мэдээж цаашдаа үргэлжлэн л дээ. Тэгээ өчтөрийн тоглолтын араас Нью-Йорк тэр сэтгэл хөдлөлөө дарж чадаагүй байна. Бурхан минь. Гадаа нь бөө юм болсон байна. Би мэдээ хараа сууж ин л да. 50 хэдэн хүн баривчлагдаад бас 10 хэдэн цагдаа гимтсэн гээд. Энэ ч өмнөх тоглолтын дээр хожигдоод бас бөөн цагдаа гимтэж бүртээд бас юм болсон шүү дээ. Гэхдээ хараа ямар гоё юм бэ? Никс ингээд тоглолт ингээд Риана нөхөртөг өрцөн ингээд годомжинд баяраа тэмдэглээд хин Taylor Swift-ийг бүжиглүүлээ байж идэг бас л гоё уустай. Тэгэхээр барахта тийм юу тохиолдохгүй шүү дээ. Жинхэнэ одууд чуулна гэдэг шиг юм байна. Одууд нь тэнд очиод чуулцаа өөрсдийнхөө зүгээр enjoy хийж байгаа байхгүй. Тий. Тэр бол нэг гайхалтай дүр зураг байлаа. Rihanna, Taylor Swift ямар зэрэглийн одууд хэлээд те. Фэнүүдийн хувьд ярихад бол ер нь бол жоохон класс муутай фэнүүд гэдэг одоо энэ тэгэхээр сүүлийн 2 өдөр сүүлийн хэд өдөр харуулж байна. Тэр Wembanyama өндөг шиддэг мэддэг бол тэр бол арай л нөгөө юу даваад нөгөө шугамаа даваа явчих жоох те. Тийм. Гэтэ одоо яалтач вүлээ. Тийм л цөсөн дүртэй хүмүүс юм. Гэтэ яг хүн болгонд тэрийг шүүмжилж байна. Арай л хэтрүүлээд байна гэдэг. Хараа. Wembanyama, Dylan Harper хоёр талбай дээр хамт байхад байна шүү дээ. Net rating буюу 100 довтлохоо бүрт өршлөгч багасаар 10.3 оноо илүү авч байгаа юм байна. Энэ финалт шүү. Энэ зөвхөн финал үзүүлэлт. Wembanyama, Fox хоёр хамтдаа байхаар net rating нь хасах 1.6 байгаа юм байна. Бодтоо. Тэгэл проблем тэнд л байна да. Тийм багаз. Тоо хувдлаа ярихгүй шүү дээ. Ярихгүй. Тэгэхээр Dylan Harper энэ залуу иргэжил шууд л финалдгүй шууд л гараанд гарах хэрэгтэй байна. De'Aaron Fox-ыг энэ зон төрүүлсэн ч төрүүлээгүй ч явуулах л хэрэгтэй юм байна.
туршлага хэрэгтэй Spurs-ийн хувьд туршлага тэгээд хэрэгтэй. Гэхдээ тэр туршлага 4 номерын байрал дээр туршилттай тоглогчийг авчрах хэрэгтэй байгаа байхгүй. Харин тийм болохоор би хэлээд байгаа шүү дээ. Тийм болохоор LeBron James. Өчигдөр De'Aaron Fox-ийн оронд LeBron James гүйж ингээ хараад боддоо. Тэгсэн бол төрүүлсэн шүү дээ. Тэгсэн бол хожицсан шүү дээ. Тэгэхээр зүгээр миний бодлоор LeBron James ч юм уу. Эсвэл Giannis руу одоо Giannis руу ярих ч одоо оройтчих шиг байна. Ягаад тэгэхээр Giannis-ын барыг трейд чи өнөө маргаашгүй болох гэдэг магадгүй юм явагдаад байгаа. Тэгээ Miami бол хамгийн уртлын игнэнд байгаа. Тэгээд хэрвээ дараа жил одоо дараа жилийн ярих гэсэн да. За боли тэрийг л дараагийн дуусаар. Сурал дуусаагүй одоо 3-1 байна. 3-1-ээс хожиж болдгийг Cleveland Cavaliers Warriors-ыг хожиж харуулж ирсэн. Тэгэхээр Spurs chance байгаа. 4 тоглолт дөрүлээ ойрхон бол өндөр бол chance бол биш тий. Тэгээ өчигдрийн тоглолтоор Америкийн нэгдсэн улсад 20 хэдэн сая хүн үзсэн байв шууд. Тэгээд энэ нь 1998 оны финалаас хойш хамгийн өндөр үзүүлэлт гинэ. 1998 оны финалд хэн тоглосныг бид нар мэдж байгаа. Тэгэхээр тэрнээс хойш хамгийн супер финалийн тоглолт өчигдөр гарлаа л гэсэн үг нь үзэж байгаа тоогоор бол. Энэ мэдээж том зах зээл, том баг гарч ирсэнтэй холбоотой. Нөгөө талаар Wembanyama бас ямар том од болж байгааг ч бас харуулж байна тийм үү. Тэгэхээр аль нь зүгээр хин хилцэн байна. Сая би хин хилцэн байв. Wembanyama тэртээдэргүй авраг болно хэзээ нэг өдөр. Гэхдээ нэг авраг болохын тулд ингээд нэг юм ялагдаж үзээд нэг юм туулах ёстой шүү дээ. Тэрийг бүгд тэгдсэн тий. Бүгд тэгдсэн. Туулах ёстой гэж ер нь яг нэгсийг дэмжиж байгаа хүмүүс ер нь үзээд байгаа юм байна л да. Wemby тэртээдэргүй төрүүлнэ. Гэхдээ туулах замаа туулах ёстой гэх. Тэгэд үзэгчд олон байгаа нь бол мэдэгдэж байна. Туулах замаа туулах ёстой байт юм байна л да. Дэлхийн хөл бөмбөгийн аварга эхэлж байгаа зав. Өнөөдөр би тийм болохоор юм jersey юмсан шүү. Уул нь бол үдээ дэлхийн хөл бөмбөгийн аваргыг ингээд ярьж явах хэрэгтэй байхгүй. Одоо дэлхийд ямар байгаа юм мэдгүй нэ. Америкт бол шүү дээ. Нью-Йорк Knicks Spurs хоёрыг л ярьж байна. Бүх сүхгүүдээр. Америкээс юусаар газар хөл бөмбөгийн дэлхийн аварга гэж байгаа л да. Дэлхийн номер 1 спорт юм чинь тий. Гэтэ Америкт энэ Нью-Йорк гарч ирснээс болоод ийм их хайптай. Нэрвээ өнгөрсөн жилийн финал байсан бол ингэж ярихдаггүй шүү дээ юм тест. OKC Индиана 2 байсан бол. Тийм бах. Тийм бах. За. Өөр ярих зүйл байгаа л бидэнд. Өөр ярих зүйл юу вэ? Тэгээ одоо game tab бол маш чухал. Ялангуяа Spurs-ийн хувьд. За нэг асуулт. Spurs 29 оноо 30 онооноос хожигдож байгаа. Өчтөр хэвлийн урал дээр бүх тоглогч нар нь хэлсэн л л дээ. Мэдээж муухайна яаж жолигтой авах вэ? Энэ сэтгэл зүгээс тэд эргэж хожиж чадах болов? Залуу багийн хувьд бол хэцүү байх л гэж бодож байна миний хувьд бол. Угаасаа энэ цовралд угаасаа Spurs яг туршлага тутах болов гэж миний бодож байсан. Яг тэр ингээд 4 тоглолт харлаа шүү дээ. 4 тоглолт туршлагынхаа асуудлаар л хожигдлоо шүү дээ. Биш 3 тоглолтод нэг тоглолтод нь бол яг харахгүй сайн тоглож байсан. Гэтэ нөгөө 3 дээр бол гейм 2-ыг санаж байгаа шүү дээ. Wembanyama-гийн тэрэнд нуруулуудад пас мас тэгээд тэр бол туршлага шүү дээ. Stefan Castle Wembanyama 2-ын second half тоглосон тоглолт моотол. Тэр бол 100% дасгал жуулагч ч гэсэн 100% туршлагын асуудал байхгүй. Хараа чи ингээд лид чи ингээд алдаад яваад тахт чинь юу байхгүй биш тайм аут авахгүй тэгээ байлгаад явуулаад байгаа хараад байгаа байхгүй. Тэгээд 1 минут дутуу баг тоглолт дуусах 1 минут дутуу байх чинь 2-2 юутай үлдчихэж байгаа байхгүй. Тайм ауттай. Тэр тайм аутыг юунд хадгалаад байгаа. NBA-ийн файл дараагийн геймд хадгалаад байгаа юм тий. Тийм утгагүй ажиллах гэж. Тийм болохоор аль талдаа тоглогч нар ч гэсэн дасгалжуулагч бүгд л туршлага дутж байна л гэж харж байна. Тэр өчигдрийн тэр юг хэн хэлсэн юм бэ шүү? Spike Lee. Тэр мэдээж төрүүлж бүгж авах болно. Гэхдээ туулах ёстой гэж Spike Lee хэлсэн юм. Яг мэдээж Knicks-ийн фэн хэлсэн л дээ. Гэхдээ энэ чинь маш том сагсан хүмүүсийн фэн гэдэг утгаар нь бас надад бол энэ үг үнэхээр тийм санагдсан. Spurs-ыг энэ жил төрүүлчихэл үнэхээр түүх гоё юм байна гэж харна мэдээж. Гэхдээ яг ингээд харах юм бол хэн илүү хөдөлмөрлсөн бэ гэхээр нэг суугаад байгаа байхгүй юу? Тий. Гэхдээ мэдээж за энэ илүү хөдөлсөн юм чи энэ жилдээ энэ ав гэдэг юм байхгүй л дээ. Спортод тийм байдгүй учраас спорт хүн төрөлхтний хамгийн хүсдэг зүйл. Яагаад спортод ингээд шудраг бус шүүлт ч юм уу эсвэл алдаадаа шүүлт гарч ирэхээр хүмүүс их уурладаг гэж. Яг бол дэлхийд дөрөв хамгийн одоо ганц шудраг зүйлийг тэд юу гэж боддог вэ? Спорт гэж боддог.
улс төр нийгэм болохгүй байгаа юм хэл ахлал авилгал юу гэдгийг те тэр бүх юм энэ талбай дээр байдгүй гэдэгт итгэдэг учраас хүмүүс ингэж маш их сонирхдаг тий. Тэгээд шүүлт тэгж нэг талдаа гарангууд. Гэтэ өчигний тоглолт хэрвээ Нью-Йорк нэг сожааг бол бурхан минь шүүлтийн алдаа бас их яригдах байсан шүү. Тэр ихний эхний хоёр хагас бол бурхан. Шүүгчд бас л зөндөө алдаа гаргасан шүү. За. Гэтэ цуврал дуусгуулаг байна. Ямар ч байсан өчигдөр NBA-гийн түүхэн финалийн түүхэнд үлдэхүйц онцгой тоглолт боллоо. 1998 оноос хойш ийм олон үзэгч NBA-гийн финалийн тоглолтыг зэрэг шууд хүлээн авч үзэж байгаагүй гэж байна. Тэгэхээр хамгийн сүүлд Майкл Жордан л ийм олон үзэгчийг сагсан бөмбөгийн тоглолтын өмнө зургтын өмнө уйж байж тэрнээс хойш анхных нь өчигдөр их байлаа. Game Point podcast-ийн тусгай дугаарыг өрөөд өндөрлөж байна. Event тэтгэгч Joint Movement Colcosum болон Social Pay ажиллалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.